Өнөөдөр миний гүйлтийн дасгал хийж байгаагийн 8 дахь хоног. Тэгээд өглөө 6 цаг болж байна. 6 цагт нар ийм гоё мандж байна. Өглөөний 6 цаг 1 минут болж байна. Хамт нар мандж байгааг шудаан хугацааны дараа нар мандж байгааг харж байна. Гоё наа. Өнөөдөр 5 сарын 14-ний өдөр нар LED мандчихсан байна. Өглөө 6 цаг 17 минут болж байна. Тэгээд манай дархан ер нь л айгүй early bird буюу нөгөө эртэж хүмүүс байдаг. Өглөө 6 цаг гэхэд одоо энэ 2000 м-ийн урт гүйлтийн замаар дүүрэн хөшин хөвчлэн настай ахмад хүмүүс байдаг. Дасгал хийдэг, гүйдэг, зөөн тохиолдолд залуу үеийн хүмүүс залуучууд гүйдэг байгаа. Тэр нар бүр ямар гоё харагддаг юм бэ? За нэг иймэрхүү та. Тэнд болохоор жимд байдаг ер нь бол дасгалын төхөөрөмжүүд байдаг. Тэнд хөвчлэн хөшин хүмүүс, настай хүмүүс ирж дасгал хийдэг байгаа. Тэр чихтэй ногоон байгууламж, ногоон парк байгаа. Өдөр оройдоо ер нь бол парк, өглөөдөө ер нь жим шиг өглөөдөө хүмүүс гүйдэг, хиндэрч дасгал хийдэг. So beautiful. Өнөөдөр миний гүйлтийн дасгал хийж байгаагийн 8 дахь хоног. Тэгээд өглөө 6 цаг болж байна. 6 цагт нар ийм гоё мандж байна. So beautiful. Sunshine. Гоё үзлэн харагдчихна. За энэ миний хийдэх эпизод буюу хийдэх дугаарын улааг болохыг мэдэхгүй. Гэтэ ямтаж удахгүй бэлдэж гаргана. Тэгээд яагаад энэ влогийг хийж эхэлсэн талаарх бодлоо хэлье гэж бодож байна. Тэгээд анзаарсан өмнөх бэлгүүдийг хэрвээ харсан бол би
маш идэвхтэй өглөө босч дасгал хийж гүйж эхэлсэн. Маш олон хоног болж байгаа. Тэгээ энэ болохоор нэгт биеийнхаа булчин шангалах гэж ч юм уу эсвэл биендээ ингээд анхаарч эхэлж байгаагийнх. Тэгээ хоёрт ингээд сэтгэл зүйн бас ингээд баг зэргийн асуудалтай байсан учраас сэтгэл зүйн тийм эмчилгээ болох үүднээс өмнө хөвчний зүм шүү дээ. Сэтгэл зүйн эмчилгээ болох үүднээс хийж эхэлсэн. Тэгээд одоогоор нэг 10 хоног хийж ийн. Тэгэхэд бол биеийн мембертэй өөрчлөлт гарч байгаа. Өглөө босоход өмнө нь 6 гэж босох гэж өстой. Үлээ үздэг гэсэн бол одоо хол амар хөнгөн босч байгаа. Тэгээ бага цагаар өргөжлүүлээ. 5:40, 5:30 ч юм уу. Тэгэж цагаар өргөжлүүлж байгаа. Тэгээд хоёр тал сэтгэл зүйн хувьд маш их эерэг үр нөлөө гарч байгаа. Одоо жишээ нь хийнэг нь бодлоо хуваалцаж ярилцах ч юм уу эсвэл ингээл өмнө нь дайри өдрийн нэг ингээд бичдэг байсан шүү дээ. Тэгээд тэр зүйлүүдээ ингээд болцсон. Энэ удаа болохоор өөр аргаар ингээд сэтгэл зүйгөөдөө ингээд харж өөр арга техник ашиглая гэж бодсон чинь хэрэн илүү бас ингээд хурдан үр дүнтэй байгааг бол өөр дээр анзаарч байгаа. Тэгээд өглөөний нарыг хараад дасгал хийх, өглөөний нар мандж байгааг харах гэдэг бол өөрөө юм амар гоё юм үгээр хэлхийн аргагүй тийм гоё мэдрэмж байдаг. За тэгээд ямар тааж хүн болгон өөр ингэсэн зовлон үүсэж байгаа. Хүн болгон сэтгэлдээ ямар нэгэн шарах ч юм уу, сэтгэлдээ ямар нэгэн асуудалтай байдаг. Тэгээд тухайн цаг мөчтэй шүү дээ. Тухайн цаг мөчтөө өөр ингэсэн асуудал нэгэн одоо зүйлийг тээж явдаг. Тэгэхээр тэр зүйлийг ингээд тэгээл яваад байвал сэтгэл өөрөө ингээд нэрхтэн шиг зүйл болохоор ингээд шархлан өвдөн. Тэгэхээр тэр зүйлийг удаан тээж явахгүй тул аль болох дасгал хөдөлгөөн тэгээд хийгээрэй гэж би хэлмээр юм. Яа тэгэхээр маш эерэг үр нөлөө үзүүлдэг, хурдан үр дүнгээ өгдөг гэж би бодож байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж физиклийн хувьд гоё одоо би халбартай гоё ингээд чинтэй болдог ч юм уу. Тийм зүйлүүд мэдээж болно. Тэгээд миний хувьд бол хамгийн number 1 хамгийн нэгт юм том зорилго бол сэтгэл зүйн юм өөртөө эмчилгээ хийх гэж ганцаараа байх гэж бас энэ зүйлийг хийж эхэлсэн. За тэгээд цаашид юу болохыг харцгаая.